За бид хариуцлагын механизмыг илүү их сайжруулах ёстой л доо. Тэгэхээр бас ажлын хэсгийнхнаас нэг асуух ч зүйл. За хэрвээ хуурамч дутуу үнэлгээ хийсэн бол зөвхөн тэр үнэлгээ хийлгэхээр өгсөн компани хариуцахаас гадна энэ үнэлгээ хийсэн байгууллага давхар хариуцдаг байх энэ механизм байна уу? Зөвхөн компани өөрөө үнэлгээ хийлгүүлчээ тэр нь одоо зөв гэд хэлсэн байдаг. Тэгсэн тэр нь худлаа байвал үнэлгээ хийсэн байгууллагатай хариуцлага тооцох юм механизм байгаа юу? За хэдэн номер хариулах вэ? За алтан зулдаар 6 номерыг За жимгүрэн гишүүний асуултанд хариулъя. Байгаль орчны урамчлалын өөрчлөлтийн яамны үнэлгээ авдад хэлсэн дараа алтан зул. Одоогийн мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтын хүрээнд бол мэргэжлийн байгууллага өөрийн итгэл үнэмшил одоо дотоод зохион байгуулалт мэргэжлийн чадварлыг шинжээчийн хүрээнд үнэлгээний тайлан боловсруулж гаргаж байгаа. За үнэлгээний тайлан бол яам хянаад баталгаажуулах арга хэмжээг авч байгаа. Энэ бол мэргэжлийн зөвлөлийн хурлаар хилцэж шийдвэрлэж явж байгаа. За хэрвээ энэ хяналтын процесс нь бол 2-3 шатаар явж байгаа. Яг өнөөдөр эрх зүйн зохицуулалтын хүрээнд эхлээд шинжээч энийг мэргэжлийн шинжээч, яамны хариуцсан шинжээч хянж байгаа. Тайлан дээр хуулийн шаардлага хангаж байгаа хэсэг болон засгийн газрын тогтоолоор баталсан дүрм журам, сайдын тушаалаар баталсан дүрм журмын хүрээнд нийцж байгаа хэсгээр дүгнэлт гаргадаг. Ингээд шаардлага хангаагүй бол буцааж байгаа. За буцаагаад мэргэжлийн байгууллага дахиад засвараа хийгээд за одоо ингээд та бүгдийн хийсэн өгсөн шүүмжийн дагуу бид засвараа хийлээ гэдгийг илтгээд буцаагаад цахимаар илгээдэг. Энийг дахиж шинжээж хянаад тухайн алба хилцэд хянуулаад ингээд мэргэжлийн зөвлөлийн хурал танилцуулж байгаа. Мэргэжлийн зөвлөлийн хурал дээр бол мэргэжлийн шинжээч нар 15 шинжээч бий. Энэ шинжээч нар бол одоо чиглэлээрээ усан нусаараа, ойн ойгоороо, хөрс нь хөрсөөрөө, ургамал нь ургамлаараа чиглэл бүрийнхээ асуудлаар шүүмж өгч дүгнэлт гаргадаг. Ингээд хурлаар бол энийг олонхын сандлаар хилцэж баталдаг. Хяналтын горимд бол энэ гэж явж байгаа. Хэрвээ шаардлагатай тохиолдол мэргэжлийн зөвлөлийн хурал бол хурлаас шууд буцаадаг. Дахиж одоо тайлан боловсруулах үүрэг өгж буцаадаг. За эцэст нь ингээд за шинэ мэргэжлүүд болоорой. Шинжээч мэргэжлийн одоо зөвлөлөөр оруулахдаа худал мэдээлэл өгж оруулсан бол тухайн компани болон тэр одоо мэргэжлийн дүгнэлт өгж оруулж ирсэн мэргэжилтэн юм уу байгууллагатай хариуцлага тоосго. Дахиж одоо ийм үйл ажиллагаа хийх эрх хин тэр нахастаг барьдаг зүйл байна уу гэж асууж байхгүй юу? За эхлээд 5 номер хариулъя, дараа нь 6 номер алтан зулдаар хариулъя. За Жимбүрэн гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Одоо байгаа дагаж мөрчиж байгаа хуулийн 11-р зүйлдер хянан магадлага гэж байгаа. Яг байгаль орчны нөлөөллийн наривчлал нөлөөлөгийг хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллага хүний эрүүл мэнд байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэн зөвөө хийх зэсэгт нь хянан магадлага хийн. Яг энэ зүйл дээр болохоор хэрвээ хянан магадлага дахиж хийгээд наривчлсан үнэлгээ нь буруу гэсэн тохиолдолд одоо энийг хийсэн компани мөн яг энийг хийж байгаа мэргэжлийн байгууллагын эрхтэй компани эрхийг бол цуцлах төрийн захиргааны байгууллага төтөлзүүлэх юм шийдвэр байгаа. Яг энэ хохирол хэрвээ энэ хянан магадлага нь бүрэн төсөл хэрэгжүүлэгч өөрөө бас яг энийг техник эдийн засгийн үндслээ батлуулахдаа буруу батлуулаад байгаль орчин нөлөөлөх одоо менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх тодорхой хэмжээний зардал төсвөө суулгаагүй нөлөөллийг одоо техник эдийн засгийн үндслэлээр тодорхой гаргаагүй байх юм бол байгаль орчин нөлөөлөх хөтөлбөрийн наривчлсан үнэлгээ. За уран шивнэр гүйцэж хариулъя. Буруу хийгдэх тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр яг энэ байгаль орчны наривчлсан үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийхдээ техник эдийн засгийн үндслэлээр энэ том төслүүдийг илүү хийдэг учраас энэ хариуцлагын хүрээнд бол яг зөрчлийн хуулиараа бас тодорхой санкцуудыг өгөөд явдаг. Гэхдээ өнөөдрийн байгаа зөрчлийн хуулийн санкц нь бол 500 хүртэл төгрөгөөр торгодог учраас бас учир дутагдaltaй байгаа. Гэхдээ яг хянан магадлалаараа бид нар бол энийг нэмэлтээр хийгээд өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой. За тэгээд байгаль орчны төлөв байдлын үнэлгээний 1, 2, 3 дугаар зэрэглэлээр бас энэ асуудлыг шинэ хуулийн заалтаар бол нэмж бас тодорхой зааж өгсөн байна. За алтан зулдаар хариулъя нэмж. За дараа гашуун асуулт асууя.
Яг өнөөдрийн байдлаар бол амьдрал дээр бас яг энэ бичиг баримт хурамчаар үлдэх ийм тохиолдол бол нэг гарсан. Тухайлбал Баянгор аймаг дах төслийн хүрээнд хоёр багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг хурамчаар үлдээд хурамч гар үсийг зураад өөр багийн тэмдэг дарсан байсан. За энийг нь бол бид нэр энийг бол нотлох үүрэггүй. Гэхдээ бид нэр энийг тодруулаад хуулийн байгууллага шилжүүлсэн арга хэмжээ авч байгаа. Үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь бол бид нэр эрхийн цуцлж байгаа ийм арга хэмжээ авч байгаа. За чимэр гүшүүд тодруулъя. Яг одоо энэ их хариуцлагатай асуудалтай гишүүдээ. Тэгэхээр манай байнгын орны гишүүдээс анхаараар. Жишээл одоо туул голын хурдны замтай холбоотой тэзүүн яаж гарсан, үнэхээр одоо байгаль орчин нөлөөсөн нөлөөлөг юм гээд энэ асуудал бас их ноцтой байхгүй. Тийм учраас бид энийг заашгүй ингэж ярьж тэр буруу гаргаж байгаа худал мэдээлэл өгж байгаа байгаль орчинд одоо ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэнтэр гисэн хэрвээ худлаа байх юм бол хэн хариуцлага өгөх асуудлыг бид сайн тодруулж ярьж байгаа шүү. Тэ? Энэ бол одоо маш чухал яригдж байгаа зүйлээ гэж бас анхаараарай.